гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамн дээр мөн одоо нэг 4 жил орчмын өмнө боловсруулагдсан саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийн төсөл бидний гарт ирсэн байгаа. За энийг бид нар илүү хөгжлийн бэрхшээлтэй хүний агуулгаар төлхөө байсныг илүү өргөжүүлж, сар хүрээгийг нь өргөжүүлээд шинэ хуучин барилгатай, зам тээврийн асуудалтай, мэдээллийн хүртээмжтэй, үйлчлэгээний хүртээмжтэй нь оруулсан ийм хуулийг бол одоо боловсруулж дуслаа. Энэ одоо бид нар зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хууль биш ээ. Энэ бол өндөр настай Монгол улсын 10% өндөр настай эзэлдэг. За дээр нь нэмэгдээд энд жирэмсэн ээжүүд, хүүхдээ төрүүлсэн эхчүүд, хүүхдээ салхилуулж яваад тэрэгтэй яваад тэр аавууд, магадгүй гаднаас ирсэн чемдаана барьсан жуулчид, төр хугацаагаар гэмтсэн энэ бүх хүмүүсийн хүртээмжийн асуудал ярьж байгаа. Саадгүй байдал гэдэг нэршлиг бид нар бусад орны одоо жишээ болон олон улсын гэрээ конвенцийн зүйл залаас харахад байдал гэдэг нь өөрөө хэмжих буюу нэр томьёоны хувьд илүү өргөн утга агуулгатай, харин саадгүй орчин гэх юм бол илүү тодорхой болох үүднээс хуулийн нэрийг бас өөрчлөөд саадгүй орчин хүртээмжтэй үйлчлэгээ болгосон байгаа. Хүртээмжлэлээр бид нар зөвхөн зам талбайгаар бодчихлохгүй. Энэ бол нийгэмд оролцох оролцоо, цахим хүртээмж хүртэлд орж байгаа. За ингээд бид нар нэг 20 гаруй хуулийн дагалдах одоо өөрчлөлтүүдийг бас хийн. За хуулийн үзэл баримтлал боловсруулахдаа бид нар засгийн газрын 6 одоо салбар одоо яамдуудаар бид нар уулзалт хийсэн байгаа. Энэ хуулийн цар хүрээвэл Монгол улсад байгаа 500 орчим мянган хүнд шууд хүрнэ. Тэгээд энэ нөөрэө үргэлжлээд явна. Ягаад гэвэл дараагийн удаа та их болоход энэ хуулийн хүртээмж танд хэрэгтэй гэж ойлгож байна. Олон салбарын уялдааг хангасан энэ хуулийг төслийг бол боловсрууллаа. Тэгээд хүмүүсийг одоо танилцж сандаа авахыг бас хүсэж байна.